Монгол улсад 37 нам яг дээд шүүхээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр 37 намын нэг нь л Монгол Ардын нам. Тэгэхээр нэг Монгол Ардын намыг одоо хайрлал, хамгаалал тийм бол байхгүй. Та бүхэн өөртөө мэдж байгаа. Залуучууд бид нар компани агуулаад татвараа төлөхгүй бол татрын газраас компани дансыг шаалгаад тэгэл компани дампуураад татан буугддаг үст. Тэрнтэй л адилхан шүү дээ. 37 нам байгаа, нэг нь татан буугдлаа 36 нам л үлдэнэ. Тэгээ бид нэр одоо нийгмийн шахалт шаардлагыг одоо Монгол Ардын намынханд үзүүлэх ёстой. Үл эвлэрэх ёстой энэ муу мухатай. Тийм учраас үндэсний зүгээрээс өнөөдөр уриалга гаргаж байна. Энэ уриалгыг би бас та бүхэндээ уншаад сонирдуулчаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монгол улсад дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 оноос хойш 8 удаагийн сонгуульд улс төрийн намууд үндсэн хуулийн хүрээнд ижил тэгш ширхтэйгээр оролцож ардчлалын үнэт зүйл зарчмыг сахиж ирсэн. 2024 оноос мөрдөгдөж буй улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрмээ шинжилэн намын дарга сонгож дээд шүүхэд бүртгүүлсээр байгаа нь улс төрийн тогтолцооны шинэ шат юм а. Гэтэл 100 жилийн түүхтэй Монгол Ардын намын даргын сонгуулийн маргаан нь Монгол төрийн хямрал болж үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, төрийн хариуцлагатай албан тушаалтны мэдээлэлээр ил болсон. Үүнтэй зэрэгцэн Монгол Ардын намын олон хууль бус үйлдэлүүд илчлэгдэж, эрх баригч нам хоорондоо талцсан хуваагдаж улсын их хурлын дарга засгийн газар огцорлоо. Монгол Ардын намын удирдлагын хууль бус үйл ажиллагаа, ёс бус үйлдэл, хулгай дээрэм, авилга, хээл хахуул, дарамт занл хийл хэрэг сэтэрснийг бид сүүлийн 10 жил хангалттай үзэж сонслоо. 2016 онд ковидын 60 тэрбум эерэг, 2017 онд жидүү хулгай, 2018 онд манан маф, 2020 онд ковидын хулгай, 2023 онд ногоон атус. За 2022 оноос нүүрсний мафийн хэрэгүүд илэрсэн ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч цаашиж хууль шүүгийг худалдаа авч нуун далдалсаар байх болно. Харин энэ хугацаанд ахмадууд, багш эмчнэр амжиргаандаа хүрэхгүй цалинд идэвхтэй, хүүхдүүд сургууль цэцэрлэгүй, эмнэлгүүд эм тариа, хэвтэх оргүй, иргэд бензин түлшгүй, хор дутаанд амиа алдан өдрөөс өдөрт иргэдийн амьдрал улам уруутанд ороодсоор байна. Гэсэн ч эрх баригч нам энэ их хулгай дээрмийг зөвшөлтсөл, эвлэрлийн ажлын хэсэг нэрийн дор хаацаалж, хуулийг наймаалцаж, дахин нуунд аргадуулахаар оролцсоор байна. Иймээс Монгол эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй хүн бүр энэ мэд шудраг бус байдлыг дахин хэзээч хүлцэн дэвчих ёсгүй юм а. Монгол улсын иргэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа Монгол Ардын намын хууль бус үйл ажиллагааг даслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, шүүхээр тараах тэмцэлд эвлэлтэн нэгдэхийг уриалж байна. Мөн ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдийнхээ талд хатуу бат тууштай зогсох цаг иржээ. Монгол улс Үрд Манданбаатараг үндэсний жигүүр 2024 оны 10 сарын 31 Улаанбаатар хот гэсэн энэ уриалгыг өнөөдрөөс бид нийгэмд одоо танилцуулж иргэдээсээ дэмжлэг авах ажиллагааг эхлүүлж байна. За та бүхэн мэдж байгаа бол өнөөдөр бид нар яагаад гарч ирэх вэхээр өчигдөр нөгөө эвлэрлэлийн ажлын хэсэг гарч ирээд дахиад энэ одоо бүтэн жил 9 сарын 27-оноос одоо 10 сар гартал 11 сар хүртэл бүтэн сар монголчуудыг одоо хулгай дээрмээрээ талцуулсан энэ нам өнөөдөр зүгээр л эвлэрлийнхаа нэрийн дор дахиад бие биенийгаа тэврээд дахиад ямар ч юу ч болоогүй юм шиг цаашдаа үргэлжлэх гэж байна. Тэгэхээр сүүлийн 10 жил Монгол улсыг удирдсан энэ хулгай дээрмийг аль намынхан хийж байгаа гэхэлээ Монгол Ардын намынхан л хийгээд байгаа байхгүй. Өөр намаас сүүлийн одоо 10 жилийн хугацаанд шоронд орсон, шүүхээр ял авсан, нүүрсний хулгай, ковидын хулгай, ногоон атус энэгээр одоо өөр бусад намаас янз бүрээр шалгагдсан хүмүүс бол байхгүй. Тэгэхээр энэ Ардын нам гэдэг чинь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 37 намын зүгээр л нэг нь. Тэгэхээр Ардын намыг нийгмээрээ хүлцэн дэвчихгүй, эвлэрэхгүй, нийгмийн шахалт үзүүлье гэдгийг өнөөдөр бид нэр иргэдтэй, төрийн бус байгууллагуудаа, бусад намуудад бол уриалж байгаа. За тэгэхээр намыг одоо татан буулгах хэд хэдэн шалтгаан байдаг. Энэ бол үндсэн хуулинд ч байгаа, эрүүгийн хуулинд ч байгаа, улс төрийн намын тухай хуулинд ч байгаа. Тэгэхээр энэ дээр төрийн эрх бидлийг хууль бусаар авах, аливаа одоо хууль бус үйл ажиллагааг явуулсан, нотлогдсон бол
одоо улсын дээчүүгээр энэ намыг бүртгэхгүй татан буулгах болно гэж. Тэгэхээр хүмүүс ярьж байгаагүй. Тэгээд ардын намын их хурлын гишүүд яах юм гэхээр сул гишүүд болно. Ардын нам бүлгээ байгуулахаа болно. Тэгээд засгийн газарт бол ер нь бол энэ бусад парламент судалтай намууд засгийн газар аваад явчихна. Тэгжээж энэ намыг одоо шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол та бүхэн мэдж байгаа. Ардын намын удирдах зөвлөл хуралдаж цагдаагийн дарга нарыг сольдог. Прокурорыг хэн байхыг шийддэг. Бараг дээчүүхийн шүүгчийг хэн байхыг шийддэг учраас энэ намыг татан буулгаж агаад энэ намын гишүүдийн хийж байгаа хулгай, дээрэм, авилга, занл хийл эдрийг шийдэх цаг нь нэгэнт иржээ залуусаа. Тэгэхээр би түрүүнээс шилж байгаа. Монгол улсад 180 мянга гаруй компани аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр шүүгэр ороод давтрын өртөө үйл ажиллагаанд дампуурлаа гэж татан буугдаал дахиад шинээр байгуулагдаад явж идэг. Яг энтэй адилхан. 37 намын нэг нь л ардын нам. Ардын намыг татан буулгалаа гэд энэ улс оронд ямар ч өөрчлөлт гарахгүй харин сайн сайхан бүх зүйл эргээд сэргэх болно гэсэн итгэлтэйгээр нийт иргэдэд уриалга гаргаж байгаа. Цаашид үлдсэн 36 нам нь одоо улс төрийн үйл ажиллагаагаа хийгээд дараагийнхаа сонгуулиудад явуулахад ямар ч одоо асуудал байхгүй гэдэг энэ зүйлийг бас та бүхэндээ хэлье.